За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр бүгдээрээ Human Canvas podcast-ийн хамгийн анхны дугаарыг хүлээж авах өдрийн баярын мэндийг хүргэе гэдэг байна. За өнөөдрийн маань зочноор манай мөрөн ментор маань хүрэлцээрсэн байна. Нямдаржийн мөрөн бизнес ментор маань хүрэлцээ. Урилгын маань хүлээн авч хүрэлцээрсэн чинь маш их баярлалаа. За бас подкастынхаа хамгийн анхны зочноор ирж байгаа чамдаас маш их баярлалаа. Тэгээд Human Canvas гэд бас гоё ийм подкаст эхлүүлж агаад баяр хүргье. Баярлалаа. За энэ подкастаар бүгдээрээ зүгээр л гоё хүн одоо мөрөн гэж хин бэ гэдэг үднээсээ л ярилцсан. Ер нь манай зочд маань энэ хүртэл амьдэрсэн туршлагаасаа ололт амжилтаасаа бусадтай хуваалцсан юм энгийн гоё яриа өрнөх юм аа. Тэгээд эндээс манай үзэгчд маань өөрт хэрэгтэй юмаа тусгаад аваад бидний зорилго гарч байгаамаа. За одоо хоёлаа хамгийн эхлээд мэдээж мөрөн маань хүүхэд байсан байж таараа. Тэгээд хоёлаа хүүхэд насныхаа хамгийн гоё хөвчлөлтөд орсомжээс эхлэе ярих. Тийм ер нь мөрөн хүүхэд байхдаа ямар сахилахгүй байсан үү? Томоотой хүүхэд байсан юм болов уу? Ямар хүүхэд байсан бол? Одоо энэ яг нэг цэцэрлэг дээр болж ирсэн яг дурсамж ахгүй юу? Юу вэ гэхээр би айгуу тийм интроверт ер нь хүн. Тэгээд хүүхэд байхдаа ч гэсэн яг тийм интроверт. Тэгээд би нэг шин цэцэрлэгт ороод тэгээд хүүхдүүдтэй нэг сайн танилцж чадаагүй. Тэгээд би ингээд хүүхдүүд чинь тоглоал буулгаж байгаа шүү дээ. Тоглоом аваад хоорондоо хөөцөлдөл. Тэгэл би болохоор ингээд сандал дээрээ суугаад идэх. Хүүхдүүдтэй найзуулж мэдгүй, тоглож мэдгүй. Тэгэл тэгсэн ангийн багш хүүхдүүдийг загнаж байгаа байхгүй юу? Та нар энэ мөрөнг хар хичнээн томоотой юусоо ингээд сандал дээрээ хөдлөхгүй байж ингээд хүүхдүүдийг загнаад байгаа байхгүй юу? Гэтэ ингээ яг одоо ботхоор тэр амир өрөвдмөр байгаа байхгүй юу? Яа тэгэхээр ингээд тэр чинь яг нэг тийм эрүүл биш байгаа даа. Хүүхдүүд ингээд гоё тоглоод баяр хөөртэй аз жаргалтай хахад би тэндний хөөрхи яахаа мэдгүй ингээд сандал дээр сууж байгаа нэг тийм турсан санд орчлоо. Тийш дээ. Гэхдээ хүүхд нөө янз бүр байдаг шүү дээ. Угсаал хүүхэд бүр өөр байдаг болохоор магадгүй нэг юм онц ах хэвээр томчууд таалагддаг гэдэг юм бүр жоохон цусан чиж магадгүй эсвэл гүйчиж бас өөр зүгээр тэр нь өөрт нас тухтай байдаг гэж магадгүй шүү дээ. Бас тийм тэгэхээр чинь бид нэр энэ хүүхэд ийм байгаа нь тийм гэж бид нэр өнгөцгөн хараад ямар нэг дүгнэлт хийж ер нь бол болохгүй л гэдэг бид нэр дор бүрнээ айгуусаа мэдчихвэл тухайн хүнийг тухайн байгаагаар нь хүлээд авчихад тэр хүндээ чамд бид нар ч амар байх гэж бодож байна. Ямар гоё гаргалгаа вэ? Тийм байна тий. Ер нь гоё. Ер нь бид нар чи хайрламаар оршихоо шүү гэж. Хайлаа чи за тэгээ хүүхэд насны за мэдээч хүүхдүүд чинь тэгээ зэгтэл сахилахгүй байсан л гэж тараад даа гэж. Яг нэг сахилахгүйгийн хувьд бол би маш тийм экстрем санаануудыг ер нь сэтдэг байсан. Тийм. Тэгээд нэг 7 насны нэг хөөрхөн турсамж гэдэг юм аа. Би хөвсгөлийн мөрөн сум руу хамаатнытай очихгүй юу. Тэгээд очоод ерөөсөө тэр хавийн хүүхдүүдийг бүгдийг командлал тий. Тэгэл би ч хотод байсан болохоор тэр юм арай үзэж харсан юм их байсан. Тэгэл ерөөсөө хүүхдүүд чинь киноны дүр хуваарлал бүгдээ одоо яг ингэж тоглоно. Чи тийм дүр бүтээж байгаа. Би ийм дүр бүтээж байгаа. Одоо эхлээд тоо 2 гарнаар гэж одоо нэг юм бүдэг юм нэг турсамж байгаа байхгүй юу. Тэгэл маргааш нь манай агшааны гадаа тэр хавийн хүүхдүүд бүгдээ ингэж мөрөн гарах уу гэж бүгдээ оорцсон. Бүтээлжсэн шүү дээ. Тэгээд гэртээ бас байрандаа ч гэсэн тоглохдоо ер нь ингээл айгүйх нэг янз юм сэтдэг. За бүгдээ ингэж тоглоно гэл. Тэгээд бас кино үзчихээрээ тэр кинон дээр ингээд айгүйх нэг гоё юм шин сэтэл санаанууд ингээд авчдаг. Тэгэл гарангуудаа кинон дээрээс авсан санаагаа ингээл тоглоом руугаа уусгаал бүгдээ одоо ингэж тоглоно гэл. Тэгэл миний тийм байнгын шин санаатай тэгэл нэг юм гоё тоглоом сэтдэг нь манай найздаас их гоё байсан шүү. Тийш дээ харин би ч бас амар сахилахгүй сөө зодон цохоо эмэгтэй хүүхдүүдтэй тийм байдаг гэсэн шүү. Гэтэ яг нэг тэгэхээр хүүхдийг бас яг тэрийг ажиглаж хармаар ах. Одоо ингээ миний найз өнөөдөр ингээ бодонгууд ч айгүй тийм
тэр үед тийм бүтээлч байсан юм одоо ингээ гоо ажил амьдрал дээр юу гоо хөрвөөд гараад ирсэн аахгүй тий. Тэгээд тэрийг магадгүй тэр ингээ чөлөөтэй орхижсэн бид нар бас айгу хацтай үеийнхэн тий одоо нэг яг өөрийнхөө нэг тоглож болох үе дээр ингээ хөгжөөд өөрийнхөө хөгжөө явцсан гэх юм уу. Одоо гэхдээ үе болгон дээр бас нэг давуу тал болон сур талууд байдаг. Тэрэн дээр харж байгаа юм юу вэ? Одоогийн ингээ харахад юу вэ? Яг уу орчин үеийн гэх юм уу да тий. Яг уу орчин үеийн хүүхдүүд бол нөгөө аюух нөгөө нэг дэлгэцэн хамааралтай гэд яриад байгаа шүү дээ. Тэгээд энэ ч гэсэн яг миний яг санаа зовоодаг. Тэр үед чинь болохоор бид нар чинь нөгөө бүтээсээ өдрөл ганц кино үздэг. Тэ нэг 4:10 киног хүлээдэг байсан шүү дээ. Тэ 4:10 киног хүлээдэг. Тэгэл өөр ерөөсөө үзэх юм байхгүй. Тэгээд тэнгуут одооны хүүхдүүд чинь болохоор нөгөө үзэж харах юм айгүй их. Тэгээд бидний нөгөө гол одоо нөгөө баяр таашаал авдаг байсан зүйлс нь ерөөсөө л гадаа гарч хоорондоо харилцах. Тэгээд ийм физиктэй ийм биеийн ийм оролцоотой ийм тоглоомууд дээс чирта ирсэн гэл яг тоглолттой байсан. Тэгээ бас нэг санаа зовоож байгаа юм болохоор нөгөө одооны хүүхдүүдийн одоо нөгөө идж байгаа хоол хүнс бас айгүй их санаа зовоод тийм. Тэгэхээр нөгөө хэдийгээр бид нар ингээд айгүй хөгжөөд байгаа юм шиг боловч энэ хөгжил нь эргээгээд яг хүний өдөр тутмын одоо нөгөө хөвшил амьдралын хэм маягийн аюу тийм буруу аюултай тий өөрсдөө айгүй хортой болгоод байгаа юм шиг надад санагдав. Биш дээ. Тийм нөгөө нэг одоо түрүүн биеийн яг одоо юм соматик тал дээр бид нар яг ингэдэг байхгүй. Урд нь ч хараа яг ингэ баг өдөр алган засал байсан гэдэг шиг ингээ хөдлөөл дуулаад бүжиглээд яг ингээ өөрсдийн хараа ингээ ямар санаа зовхон тэр нийгмээс айгүй харьцангуй 50 байсан байл да гараал шороотойгоо зуралцдаг байсан. Гэтэл чи одоо бид нар яг бидний хүүхдүүд өмнөдөө тийм орчин нөхцөл байхгүй. Тэгэхээр бид нар бас ээж аавын зүгээс бас тэрийг маш ойлгох хэрэгтэй байгаа тий. Яг нөгөө одоо бас яг миний нөгөө санаа зовдөг юм мөн байна. Дэлгэцэн хамаарал одоо миний ч хэлгүй ер нь бүхэл ээж аваад тэрэнд маш санаа зовж байгаа. Тэглээгээд санаа зовлогод одоо бид нараас аюу хэцүү байгаа да. Гаргалгаан тэгэхээр юу яж болохыг гэж бодож байна. Яг уу янз янзын л арга бийж болно. Гэхдээ энийг аль болох багаас нь ингээд хуваар гаргаад тодорхой хэмжээнд ингээд хязгаарлалтыг бий болгож өгвөл аюу зүгээрсэн гэж байгаа байхгүй. Тэгэнгუთ нөгөө нэг багаас нь бараг ингээд нэг жоохон уйлагналтай тэгэнгуთ шууд уцаад бариулаад судлахчдаг. Эн чин эсрэгээрээ одоо тэр утсанд ингээд дотох улам бүр ингээд хөвшил болгоод юу болгоод байгаа байхгүй тийм. Тэгэхээр нөгөө баг тусам нь утаснаас хол байлгаад за утас өглөө ч гэсэн юм нэг тодорхой цагийн хуваараар ингээд мөрдүүлээ сурчих юм бол тэр чинь ингээд арга хэмжээ авч болоод байгаа байхгүй. Харин даамжирхаас юм. Тэгэхгүй бол нэр тэр бол бүр хүндэрсэн юмнууд бол аягүй их байгаа да. Тэгэхээр яг түрүүний хэлдэг одоо бид нар бол одоо зориудаар нөгөө хүүхдийг жишээлбэл тоглоомын төв дээр наваачиж ч юм уу эсвэл бол үеэл хамаатнууд дээр нь тоглуулдаг ч юм уу нэг байж болох хувилбарыг бас бид нар одоогийн нөхцөл байдалтай харуулад эрэлхийлэх хэрэгтэй болчиход байгаа цаг үе дээр байгаа. Тэгэхгүй одоо нөгөө хуучны шиг аягүй хачаал одоо ингээд бодолтой бид нар ч өглөө хичээлдээ гараад өдөр давталхандаа явал тэгэл нөгөө замынхаа төвчрийн дор яг хотын стресстэй амьдрал зөвхөн ээж аав нар өөртөө стресстэй байгаа юм шиг те нөгөө нэг бид нар чиний төлөө та нарын төлөө ажиллаа цалингаа аваад ингэж ингээд адилханд ялгаагүй ачаалттай байгаа ч гэсэн яг тэрнтэй зэрэгцээд нөгөө хүүхдүүд маань бас яг тийм ачаалттай. Нөгөө ингээд шалгалтын дүн ээж аав онц сур сайн сур гэж шахаж идэг. Нөгөө хүүхдүүд дүүгээ хар ичигээ хар тэрийг хар энийг хар харьцуулалт ч юм уу. Бидний үеэс одоо энэ хүүхдүүд маань дахиад асар их нөгөө ачаалттай болсон. Гэтэл чинь одоо яг ингэж ярьдаг. Юу стресс, юу ямар илүүд яасан. Гэтэл яалтчгүй энэ хэмнэл амьдралын хэмнэлээс болоод энэ өдөр тутам байгаад болчиход байгаа байхгүй. Тэгэхээр энийг бид нэр хүлээн зөвшөөрөх энэ байдаг асуудал. Тэгэхээр энийг яаж бууруулж болох вэ гэдэг дээр жоохон анхаарал өгөх хэрэгтэй болчиход байгаа байхгүй бас гэж бодчих. Зөв. Тий. Заавал нэг гоё харчихсан. За хоёлаа ингээ гоё дунд нас руу хоёлаа өвчнөө угаасаа жоохон гоё орсон ч гоё юм зөндөөл аа. Тэгэхээр дунд нас чинь бас одоо нэг шилжилтийнээс өсвөр нас гэж. Тэр чинь бас их нэг гоё асуудалтай адарматан нас гэдэг. Тэр тал дээр тэрийг ер нь яаж туулав зөнгөөрөө явсараа туусан лах бидний үед бол гэхдээ одоо хэлээд ингэж одоогийн байдлаар харахаар юу гэж бодож байна. Би одоо яг санахаар ингээд нэг тэр нөгөө өсвөр насны дээрээ аягүй их нөгөө нэг шин эргэлтүүд маш олон удаа хийсэн санагдаад байдаг. Яа ч ингээл бүгдийг шинээр эхлүүлмээр санагдал
бүх юм ингээл нэг болохгүй байгаа юм шиг санагдал айгүйх ийм хямралуудыг ер нь бол даван туусан. Тэгээд тэр хямралууд нь одоо ингээл гэр бүл доторх тэгээ аав ээжтэй харилцаа, тэгээд дотны найзуудтай харилцаа, анги доторх харилцаа гэл ингээл айгүй олон юмнууд дээр ингээл мухардалт угаасаа л орж байгаа байхгүй юу. Тэгэл тэр болгонд ингээл би бүгдийг цааш нь эргэлхий гэл тэгдэг. Тэгэхээр ингээл нөгөө шинэ өдрийн тэмдэглэл нээдэг ч юм уу те. Эсвэл ингээд нөгөө стилээ өөрчлөх гэж оролдох ч юм уу, үсээ тайрах ч гэдэг юм уу те. Иймэрхүү нөгөө шинэ эргэлтүүдийг аюу хийжсэн санагдтiin. Тэгээд яг үнэндээ тэр шинэ эргэлтүүдээс яг тийм бодтой амьдралт маань яг тийм өөрчлөлтүүд яг би болсон юм шиг биш байгаа байхгүй яа. Тэгэхээр би ингээд нэг дотроо нэг юм зориг мөрөөдөлч гэдэг юм нэг юм тавьсан байгаа. Тэгээд тэрний хадлуу шинэ эргэлт хийж байгаа шүү дээ. Тэгэнгუთ яг тэр зорьсондоо бол хүрч чадаагүй. Одоо жишээлбэл би чинь айгүй тийм махлаг хүмүүс юм. Тэгэл одоо өстө бүгдээ шинэ эргэлэн би турна гэлтэй. Тэгэл хоолоо сойж байдаг ч юм уу. Тэгэл амжилтанд юусоо хүрдэхгүй. Гэхдээ яг юу айгүй чухал гэсэн бэ гэхээр тэр нөгөө нэг шинэ эргэлт хийчихин гэж ингэж өөр дотроо бодох нь оролдлого хийж байгаа нь намайг ингээм амьдруулчихсан санагдаад байгаа байхгүй. Харин яг зөв. Тийштэй ингээд нэг тийх ёстой юм гэхтэй ийм гэдэг нөгөө лаг амжилтаадаа ингээд зорилгоудаа ингээд хүрсэн байгаа тэр үйлүүл тэрийг л айгүй чухал гэдэг. Гэтэл яг саяын процесс бүр айгүй чухал тий. Тэрийг харин тэр чинь амьдралыг бүр хамтдаа болгоод авахгүй. Түрүүн бас саяла нэг жоохон яриад өнгөрсөн нэг ийм том юмнаас ингээ амжилт хүсэж байхаас илүү бид нар болохоор яг тэр шороон дээр тоглож байгаасаа кайф авч чаддаг гэсэн байхгүй юу? Одоо юу гэдэг тэр нэг 4:30 кино ч юм орой нэг 11-ээс өмсгөл өдрийн нэг Google-тэй киноны цаг нэг хэдхэн минут гардаг. Тэрийг үзэж байгаа тэрнээс авч байгаа ингээ жаргал байдаг гэсэн шүү дээ. Хүлээж байгаа л үздэг. Гэвч чи одоо болохоор хүснээрээ үзэл хүссэн юмаа үзэл нэг допамин амар ихээр ингээд одоо аваад сурцсан бүр ингээ байдаг юм гэдэг шиг ингээ байхаас илүү жижиг юмнаас юунаас авч болох вэ? Тэрийг илүү хөгжүүлмээр, тэрийг илүү олж хармаар юм шиг одоо тийм. Тэгээд тэрийг бүтээлсэж байгаа үйл явц яг саяхан гарч ирж байгаа байхгүй нөгөө нэг тэр хүсэл тэмүүлэл байгаад байгаа нь. Тэр үйл явцыг би чадаад чадах гад ингээд болцлоо болохгүй байлаа гэхэд дараагийнх нь тэгвэл одоо ингээ яг ийм гал ирмэлзэл хүүхдүүдэд байдаг болохоор тэргээрээ хүүхдүүд биднээс илүү угаасаа илүү шүү. Тэгэхээр одоо нэг одоо ингээд дараагийн нас зүрдэр ингээд шилжил да хайлаа. Тэрэн дээрс мэдээж тэр өсвөр насны тэр гоё амттай юмнууд энэ тэр алгоноос бид нэр өөрийгөө дахиад бүтээгээд явцсан байгаа байхгүй юу? Тэгээд энэ дээрээс яг нэг ийм л юм санаанд орж ирж байна л да. Одоо яг миний ингээд нөгөө өсвөр нас болон за одоо ингээд ийд яг нөгөө 20-тэй 20-тэй ингээд айгу гоё нас байгаа шүү дээ. Тэгээд миний тэр насыг хамгийн аз жаргалгүй айгу муухай болгож исэн зүйл нь яг ийм нөгөө эсрэг хүстэнтэй харилцаа нь бол яг хайр сэтгэл үерхэлтэй энэ болгон маань ингээд миний амьдралыг ингээ амар тийм аз жаргалгүй болгож исэн байгаа хгүй юу. Тэгээд одоо нөгөө энэ насны өндөрлөг дээрээс гэдэг шиг ямар тэнэг юмд ямар тэнэг ач холбогдол өгдөг амьдралын талаар ямар тэнэг төсөөлөлтэй байсан бэ гэж бүр боддог хгүй юу. Яагаад вэ гэхээр одоо ингээд нөгөө нэг эн чинь бүр яг өсвөр наснаас эхэлж байгаа хгүй юу. За би нэг ингээд нэг өөртөө таалагддаг хөвгүүнтэйгээ үерхчихэл юм бол тэ эсвэл би ингээд нэг гоё найз залуутай болчихол юм бол ингээд амьдрал маань айгүй гоё болох гээд юм гэдэг ийм нөгөө нэг юутай бодолтой. Тэгээ ингээд энийгээ ингээд нэлээ хожуу ингээд эргцүүлээ бодонгууд зүгээр л ингээд нөгөө тарих угаалтанд явцсан байгаа байхгүй юу. Одоо жишээлбэл ингээд нөгөө бидний үздэг байсан одоо үздэг сонсдог үлгэрүүд чинь тэр чигээр дандаа ингээд нэг ханхуу гарч ирээл ханхуу авраал те тэгэл нэг амар сайхандаа жаргадаг нэг тийм нөгөө нэг ийм тарих угаалтай амирх явдаг. Тэгэл бас дээрэс нь ингээд нөгөө аав ээж нэр ч гэсэндээ ингээд хүүхдүүдэд зайнахтаа яаж аль ихнэр болох гэж байгаа юм ч гэдэг юм уу те. Тэгээд нэг юм эмэгтэй хүүхэд нэг айлын ихнэр болох гэж төрсөн ч юм шиг те. Ингээд нөгөө миний ингээд амьдралын гол нөгөө фокус нь ингээд
эсрэг хүн лүү ингээд чиглэлцэн. Өөр биш те өөр. Тийм ингээд эсрэг хүсн лүүгээ чиглэлцэн. Тэнгууд ингээд нөгөө юу яадаг заяа. Энд чинь амар аюултай. Одоо ингээд нөгөө ангид ч мэдээж ярих ингээд хөөрхөн охтууд байгаа шүү дээ, тийм. Тэнгууд ч ингээд нөгөө хөөрхөн охтуудад илүү олон хайрын захиа ирдэг, илүү олон үерхийг санал ирдэг, тийм. Тэнгууд чинь нөгөө өсвөр насны охин юу гэж бодох уу гэхээр надад үерхийг санал ирэхгүй байгаа учраас би царай муутай. Би одоо ингээд хайр татсан биш. Тэгээд ямар нэгэн байдлаар нөгөө тэр хөөрхөн охиноос өөрийгөө ингээд амар өчүүхэн ийм жижиг юм шигээр ингээд ойлгочихж байгаа байхгүй юу. Тэгээд энэ бол ингээд миний одоо энэ өсвөр нас болон миний одоо тэр 20-д насыг ингээд амар муухай өнгөрөхөд нөлөөсөн зүйл гэж би боддог байхгүй юу. Тэгээд одоо би ингээд охтуудад хэлмээр санагдав байхгүй юу. Чи хөөрхөн, чи үнэхээр үзэсгэлэнтэй. Чамд хин нэгэн хайрын захиа өгөхгүй байлаа ч энэ ямар ч хамаахгүй тий. Тэгээд дээрэс нь чиний амьдралын аз жаргал хизээч нэг одоо залуу одоо чамайг хайрладаг тэр хүнээс бол хизээч шалтгааллахгүй. Би бүр энийг ингээ яаж ойлгуулах вэ гэж бодоод идэв. Тэгээ би өөрөө энийг нөгөө айгу хожуу ухаарсан болохоор тэр. Тийштэй яг нөгөө өөрсөндөө байгаа юм хүмүүс мэддэггүй байхгүй тий нөгөө тухай цаг үе дээрээ хизээ хойно одоо нэг үзчихсэн киног дараа хизээ хойно 5 жилийн дараа чи ном ч гэсэн яг адилхан үзэхэр шал өөрөөр тусдаг шүү дээ. Яг тэрнтэй л адилхан нөгөө тухайн цаг үе дээр бид нэрээ мэддэггүй шүү дээ. Яг өөр дээр угаасаа яагаад чи мэдхгүй нэг хүшиг татсан байдаг гэж магадгүй гэж. Тэгэхээр зүгээр л би байгаа нь хангалттай гэдгийг ямар ч хэсэг нөгөө өөрийн тухай төсөөлөл бид нар айгу тийм томруулж ирмээр байгаа шиг байна. Тэ ер нь. Яг үнэ. Тэгээ тэрийг тэгээ одоо гэхдээ харьцангуй хүүхдүүд нөө мэдээлэлтэй ихэд болцоолохоор харьцангуй янз бүрээр авдаг. Гэтэл ямар ч тохиолдолд нэг ингээд амин хувь хичээх гэдэг чинь нэг өөр. Зүгээр нэг өөрийгөө байгаагаар хүлээн зөвшөөр би юунд дуртай дургуугаа гэдгээ бас нэг ялгаад би ямар ч тохиолдолд үн цэнэтэй гэдгээ нэг айгуу тийм нэг өөрөөртөө олж аваасаа л гэж хүсэж байна тий. Яг үнэ. За баярлалаа ямар гоё нарийн нандин юу зүйлээ хуваалцчаад баярлалаа гэж. За ямар гоё юм. Гэхдээ хараа одоо ингээд бид нар чи юу яаж вэ? Ингээд янз бүрийн гоё даван тулаад надад л ингэж ингээд би бас гэхдээ хараа ингээд нэг амжилт түрүү нэг процесс угаас аягүй гоё заа. Тэр ингээд амтлна. Тэгээ явж байгаа ингээд амжилт гаргаагүй унж байгаа ч юм ингээд асуудал ер нь ирэх нь өөрөө тэр асуудлыг давцсны дараа ийм өсөлт явдаг гэх юм уу да. Тэгэхээр надад хэр зэрэг асуудал ирээд тэрийг би яаж зөв тайлж ийн гэдэг аягүй чухал ах шиг. Тэр тал дээр гоё туршлаасаа хаалцаж. Одоо бид нэрлээ шийдсэн чулуунууд бол зөндөө хаш том жижиг чулуунуудаа тэрийг яаж юм гоё барьж өвд болох юм уу, бүтээл болох юм уу яах юм. Тэгсэн гоё юм зөндөө л байгаа. Тэлгүй яах вэ? Тэгээд би угаасаа хүмүүсийг ингэж боддیں۔ Сорилтуудаа даван туулж чадсан хүмүүс л ер нь яг ямар нэгэн зүйлийг олж аваад юм уу? Эсвэл тэ ийм хөгжлийн дараагийн шат руу гардаг гэж боддог. Харин асуудлаа шийдэж чадахгүй байгаа хүн яадаг вэ гэхээр ерөөсөө яг тэр асуудалтайгаа яг байрандаа эргээл. Гэтэ байрнаас уламд ортоод идэг. Тэгэхээр нөгөө нэг хорвоо ертөнцийн одоо нөгөө зүү тогтлон гэх юм уу да. Тэр нь хэрвээ чи суралцчихал юм бол тий суралцсан гэдэг нь болохоор одоо нөгөө сүнс ухамсарын хувьд суралцчихал юм бол дахиад тэр зовлон чамайг ээрэхгүй. Суралцаал яваад ах юм бол ингээл хүн хөгжөөл байна. Тэгээд тэр нөгөө хуучин маадгүй тий 5 жилийн өмнө тэр зовоодаг байсан асуудлууд хизээч амьдралд дахиж гарч ирэхгүй. Тийм л юм шиг байгаа. Тэгээд мэдээж яриг нөгөө сүнс ухамсар хөгжихийн тулд бид нар ингээд нөгөө асуудлуудтай нүүр тулж байгаа шүү дээ тий амьдралын сорилтуудтай болчихж байгаа. Тэгэхээр хөгжих тусмаа л ингээл нөгөө яг өөрөөр асуудлууд гарч ирдэг. Тэгээд тэр нөгөө асуудлууд хандах нөгөө хандлага нь илүү нөгөө ухамсартай болж ирээд одоо өмнө нь магадгүй тий хин нэгнийг буруутгаал энээс болоод ингээд надад ийм асуудал тохиолдчихлоо. Би энээс болоод зовж ийн гэдэг байсан бол одоо яаж гэнэ вэ гэхээр тэр хүн юусаа хамаагүй тий надад буруу зүйл хийсэн хүн
эсвэл одоо юу гэдгийг тэр онцгүй нөхцөл байдал ямар нэг юмнаас болох нь ерөөсөө сонирм биш. Хамгийн гол нь энэ дотор яг надад сурах ямар хичээл байгаа болохоор өнөөдөр надад энэ зүйл тохиолдож байна гэдээ илүү ухамсартайгаар хандаад тэгэнгუთ яаж юм гэхээр тэр асуудал ингээд амар тийм сонирхолтой аялал болчдөг. Нөгөө асуудал зовлон гэхээс илүүтэй. Тэгээд сурах юмаа сурчингууд нэрэл тэр асуудал айгүй гоё юм эргээр шийдэгдэх ч юм уу. Эсвэл дахиж тэр асуудал надад ингээд тохиолдох болчдөг. Тэгэхээр ер нь бол ингээд нөгөө асуудлыг харж байгаа өнцгөн нь өөрөө яг хувь хүний хөгжлийн түвшин байгаа. Тэр хүн хөгжихгүй л ах юм бол стилтэй хүмүүсийг муусаар, хин нэгнийг буруутгасаар, хин нэгнийг чичилсэн хിവэр, хин нэгэнд уураа гаргасан хിവэр, тэ хүчирхийлэл хийсэн хിവэр л байна штэ. Гэтэл чин хөгжөөд байгаа хүн чинь тэр асуудлыг шал өөр өнцгөөс өөр лугаа ингэж харна. Тэ нөгөө ер нь бол энэ одоо нөгөө бидний амьдрал гэдэг чинь ерөөсөө нөгөө толин тусгал гэдэг байгаа шүү дээ. Нэгсэндээ чиний дотоод ертөнцид яг юу байна? Тэр чинь ингээд нөгөө нэг амьдрал руу чинь шууд ингээд тусгал болдог. Тэгэхээр нөгөө манай багш маань ингэж хэлдэг байхгүй. Одоо ингээд хэрвээ хин нэгнтэй хин нэг ингээд муулаал те одоо манай нөхөр ийм манай найз тийм манай захирал ийм гэдэг бол тэр хүнийг өөрийг нэг харчаарэ гэж хэлдэг байхгүй юу. Тэгээ энэ үг надад бас айгүй гоё санагдтыг. Яа тэгэхээр ер нь бол өөрөө тийм зүйлтэй учрахуйцл одоо тийм одоо партатай асуудалтай хүн байгаа байхгүй юу те. Ингээд гоё өнгөрсөн өөр дээр ингэ заяа. Өнгөрсөн өөртөө ингээд гоё талархаад би чамаар ийм гоё юмар чинь бахархдаг гэдэг ингээд гоё өөрийнхөө тэр өнгөрсөн өөртөө хэлэх магтах гоё тийм хэлэж. Зөндөө байгаа. Зөндөө байгаа. Тэгээд ямар ч байсан өөрөөрөө нэг барахдаг зүйл нь би маш тийм нөгөө хүсэл тэмүүлэлтэй хүн байхгүй юу. Айлч цаг үед дандаа надад мөрөөдөл байсан. Тэгээд ерөөсөө тэр яг одоо нөгөө би ч ингээл амар тийм хэцүү юмнуудыг зөндөө тулсан. Тэгээд тэр үед надад ягаад чи ингээл нэг гэрэл те миний ингээд зүрх сэтгэл дандаа асаалттай байгаад идэгсэн. Тэгэл би ямар ч гэсэн тийм болно те би заавал одоо энэ зүйлд хүрнэ гэл гой юм дотроо төсөөлөл те тэгэл дандаа тэрний ингээл араас явж идэг. Одоо ч гэсэн тийм. Тэгэл дандаа ингээд нөгөө байгаагаа ахиулж одоо хувь хүний хувьд ч тэр те бүх талаас ингээд дандаа л ийм нөгөө алсын хараа надад дандаа байж идэг. Тэгээ энэнд аяух талархдаг. Хэрвээ одоо миний өнгөрсөн цагийн одоо тэр бяцхан мөрөн те хэрвээ ямар нэгэн тийм одоо гайхалтай зүйлсийг хүсэж мөрөөдөөгүй бол би өнөөдөр энд байхгүй. Тэгээд тэгээ яг нөгөө хүсэл мөрөөдлийнхаа араас явж байхдаа асуудлуудтай тулж байгаа байхгүй юу. Хэрвээ би одоо тийм одоо наандчил би ажилласаа гарсныгаа ингээл ботход те одоо жишээлбэл ингээл хамт яг нэг ингээл ажилд орж исэн найзууд маань бүгдээрээ ингээл 6 сар болол те цалингийн зээл авах эрхэн үүсэл те тэгэл амьдрал ахуйн тэгшрээл нийгмийн хэв загвар дараал явж шүү дээ. Одоо цалин мөнгө нь нэмэгдээл ийм байж хад би тэр үед хувийн бизнесээ хийнгийн гутаа ажилласаа гарцсан мөнгөгүй тэгээд ийм амар хэцүү байдалтай байжсэн жишээний тий. Гэхдээ тухайн үедээ одоо би ажил хийсэн бол илүү амар байх үедээ надад ийм зүйл тохиолдохгүй байх үедээ гэж хичнээн бодсон ч гэсэндээ одоо ингээд бодохоор би талархдаг байхгүй. Ялангуяа ингээл манай аав бол намайг амар их цагт өгсөн. Чи зүгээр ажил хийхгүй ингээд явж юм гэлтэй тэрээ боддог. Тэгэл гэхдээ нөгөө талаас ингээд бас надад ингээд нөгөө өөрийнхоороо байх бас эрхчлөөг бас олгосон л доо. Тэгэл би чинь дандаа л нөгөө чөлөөт сонголтоор амьдарч ирсэн хүн шүү дээ. Ерөөсөө яг өөрийнхөө юу хиймээр байна, юу зөв гэж бодсон тэр болгоныгоо хийгээл явчихсан. Яг миний дараагийн асуулт яг юм эсэ. Одоо энэ яг түрүүний ингээд хүсэл мөрөөдөлтөй хүүхдийн хүсэл мөрөөдөлтөй байгаа
тэр үе одоо тийм хүүхдийг бий болоход нөгөө аав ээж бидний үүсгэл гэх юм уу да аав ээж маань нөлөө угаасаа байгаа. Яг тэр тал руу орох гэдэгсэн жаашгүй ингээ ороод ирлээ. Тэгэхээр баанаас нөгөө аав ээжийн нөлөөлөд магадгүй тэрнэр маань ингэжсэн болохоор би ийм өнөөдрийн ийм байгаа хаа гэдэг тэр өнцгөөс гоё тодруулаад өгөл. Сая энэ дээр би харин нэг зүйлдэл бүр амар талархмаар идэг байхгүй юу? Намайг 5 билүү 6 настай байхад аав маань нэг юм одоо тэр үед ч маань одоо Монгол бас тэр чигрээл нэг юм хэцүү амьдралтай байцгаасан шүү дээ. Тэгэнгүүт аав нэг юм квелигээ сэтгүүл аваад ирсэн заяа. Тэгээд тэр сэтгүүлээр л үндсэндээ би ингээд өөрийнхөө ирээдүг зурцсан байгаа байхгүй юу. Тэнгүүт тэр сэтгүүл яг ямар сэтгүүлсэн бэ гэхээр юм одоо нөгөө одоогоор бол ийм онлайн худалдааны сайтыг одоо ийм сэтгүүл болгоцсон байсан гэсэн үг. Одоо нэгсэндээ онлайн худалдааны сайтын эхний хувилбар чи яг тийм сэтгүүлэр байсан юм билэ. Тэгээ тэр сэтгүүл чинь Америк лөө Германаас биднээс чи үзэж харах юм бол амар гоё материалтай болсон байгаа байхгүй тийм сэтгүүл байсан. Тэгээд тэр сэтгүүл дээр юу байсан бэ гэхээр за ингээ хүүхдийн хувцснууд тий my god ямар гоё даашинзууд ямар гоё үсний хавчаарууд ямар гоё юм байсан. За тэгээд нөгөө том хүмүүсийн хавар намрын зуны усны хувцснууд хүртэл заяа. Тэгэнгუთ чинь бид нар нөгөө бассейн тийм далайн эрг мэрэг мэдхгүй хүмүүст ингээд усны хувцс гэж юм байдаг гэд харуулчихж байгаа юм. За тэгээд нөгөө гэрийн хөшиг чүүл ордерны давуу за тэгээд тэр хүмүүсийн амьдардаг орчин хаус тий oh my god ерөөсөл бүх юмыг би тэр сэтгүүлээс харсан байхгүй. Тэгэд боддоо 5 6 настай охин тим сэтгүүлийг өдөр шөнөгүй үзэж одоо миний ингээ хамгийн их нөгөө баяр таашаал авдаг байсан зүйл маань ерөөсө тэр аваад байхгүй. Тэгэд би энэнд ингээ аавдаа амар их баярлдаг. Тэгээд аав хаанаас чи тэр сэтгүүлийг ингээл авчрал гэр тавьсан. Тэгэл тэр сэтгүүлийг бол би ингээл ерөөсө өдөр шөнөгүй ирүүлдэг гэсэн. Тийш тэр чинь зүгээр хамт яг энэ хаа бас нэг одоо бид нар харахад нэг утгагүй юм шиг мөртлөө гэтэл тэнд чинь ингээ асар том төсөөлөл ургуулах ингээ нэг алсын хараа бүх юм хөгжиж идэг. Яг энэ нэг тухайн хүүхэд маань юунд дуртай байгаа гэдгийг бид нар нэгдүгээрт олоод анзаарчмаар байгаа байхгүй. Тэнгүүдээ хүүхд талгаа яг өөр одоо ингээд хайдлаад гоё нүдээр ингээ хараад тэр чинь ингээд жаргаж исэн байгаа байхгүй тий. Дүүптэй болохоор ингээд зураг зурдагсан. Манай дүү зураал тэгээ хайлаа тэрийг хайчлаад тоглоод. Тэгэл тэрэн дотор чинь бүтэн амьдрал үрдэж байгаа байхгүй юу. Тэгэхээр манай бас нэг найз болохоор чинь гоё шүлэг бичиж өөрийгөө илэрхийлдэг. Тэгээд ингээ хүн болгоны тэгэхээр нэг арга барил нь өөр. Тэгэхээр тэрэнд нь бид нараас дахиад хүндэтгэлтэй хандах гэдэг юм байгаа даа. Гоё юм аа. Баярлалаа. Ямар гоё дахиад гоё дурсан. 5 6 насны гэдэг чинь бүр яг юм хүүхдийн хөгжлийн бас айгу чухал үе дээр айгу гоё орж ирсэн юм тий. Тэгэл би тэр үед л яг би ингэж гоё амьдрнаа л гэж шийдсэн юм шиг байна. Дотоод шийдвэр бас. Тийм. Тэгээд нөгөө айгүйх нөгөө хүсэл тэмүүлэлтэй байсан маань ч гэсэн барыг тэнчэнээс холбоотой хаа. Одоо л хаш нөгөө хүүхдэд нөгөө нэг түрүүний ярьжсэн сошиал хэрэглээнд тэгж бодох, ургуулах цаг завсрахгүй байгаа даа. Ингээл нэг харлаа гоё юм байна. Гоё юм бэ ингээ нөгөө ухаж бодох замчихгүй дараагийн гоё юм гараад ирдэг. Ингээл ингээ үргэлжлээл. Гэтэл чи нөгөө ном уншихаар нөгөө яаж тийшээ ингэж орж автаж тэр төсөөлөлд ургадаг гэлээ. Тэгээд зураг зураа суухад ч гэсэн ингээл хичнээн тайвшрал ингээд яг тийм цаг хугацаа орон зай бидний хүүхдэд маань бас хэрэгтэй байгаа юм болоо. Хүүхд гэлгүй одоо биднэрт өөрсөнд маань ч гэсэн тий. Та одоо ингэ гоё өөртөө гаргадаг цаг хугацааны хадлаас жоохон хуваалцаач ингээд тэр нь юу ч ажил ямар ч байдлаар гардаг гэж байна. Тэндээсээ хуваалцвал. За миний хувьд бол яг өглөөний цаг бол яг миний яг бүр юм амьдралын хамгийн чухал бөгөөд миний бүр ингээд тансаглал гэж би тэрийг боддог байхгүй. Тэгээд ямар ч яарах зүйл байхгүй. Бүх нөгөө утасны notification бүх юм ултраалстай. Тэгэл би ерөөсөө бодох, төвлөрөх, бичих, тэ өөртөөгөө ажиллах, шинээр юм сурах. За тэгээд бизнес дээрээ ингээд шин одоо стратегийн ийм бодлогын шин зүйлсүүдийг хийх гэдэг аюу тийм чухал цаг байдаг. Тэгээд ер нь бол 11 хүртэл бол яг миний тийм нам гүм чимээгүй цаг бол үргэлжилдэг. Хамтаа нэг
өөрөө өөртөө зориулдаг цаг гэдэг нь бас бидний хамгийн үнцэнтэй цаг байдаг тийм. Баярлаа. Тийш бас ер нь бол хамгийн боломжит үе яагаад байхгүй ингээл янз бүрийн хүмүүс бужигнаагүй, интернетээ юм болоогүй. Тэн дээрээс юм утсаас ингээ хол байна гэдэг бас аягүй зүгээр нь тийм. Тэгээ ер нь энгийн үед ч гэсэндээ миний утасны notification дандаа халттай байдаг. Би тийм notification-тай амар дурггүй. Сатаралдаг тийм. Яалчгүй утасны дуудлага бол асаалттай байдаг. Тэгээд ер нь бол над руу нэг их дуудлага ирэхгүй тий. Тэгээ ер нь бол яг нэг тийм амарлаа загварчсан байна. Тий. Амар амгалан байдлыг хэрхэмлдэг гэх юм уу. Тэрийг ингэж өөртөө бий болгож чадсан нь бүр маш гайхалтай. Энэ одоо маш олон хүмүүс хүсдэг. Тэгээд хүсэж байгаа болоод багаар нь алхам биелээс болох хаа ингээ нэг жишээ сууч ингэж. За хайлаа тэгээд өглөөнөөс хойш ингээд нэг өглөөний рутин ингээ юмнуудаа хийгээд 11 хүртэл утас маань ингээд унтраатай холбоо гадагшаа холбоо байхгүй яг өөрийн дотоод ажил. Тэгэхээр тэрнээс хойшоо үндсэн ажил юмнууд амжилт энэ талаараа юм жоо дэлгэрүүлж ярьж өгөөч. За би болохоор бизнес коучинг ажил хийдэг. Тэгээд бизнес эрхлэгчтэй коучинг хийдэг үндсэн ажил маань байгаа. За тэгээд гол нь яг тэр нөгөө бизнес коучинг хийдэг гэдгийг хүмүүст таниулахын тулд одоо контент бэлдэх тий одоо контент стратеги гаргах иймэрхүү ажлууд байгаа. Бусдаар бол яг ингээл нөгөө өглөөнөөс орой хүртэл ажиллаад тах зүйл надад бол байхгүй шүү дээ. Тийм болохоор яаж нүг гэхээр нөгөө цагийн хуваараа угаасаа ингээл өдөрт 1-2 яг ийм чухал ажлуудыг хийхээр ингээд төлөвлөдөг. Тэгэл тэр чин өглөөний цагтаа багтчихж байгаа байхгүй юу. Тэгээ үндсэндээ 11-ээс хойш миний чөлөө цаг байхгүй да. Тэгээ 11 цагаас хойш бол би за шаардлагатай нөгөө нэг бизнес уулзалтыг хийн, фитнестэй явна, хоолоо хийж идэнэ. Ингээд болчихж байгаа. Тэгээд би бас айгүй эрт амардаг. Нөгөө эрт босдог учраас эрт амардаг. Тэгээл ер нь бол орой 6 гээл амрах бэлтгэлээ гээл нүүр мүрээ цэвэрлээл тий. За тэгээ орой ном уншаал тий. Тэгээл 9 гэхэд унтдаг байхгүй. Тэгэхээр ер нь бол амьдралаа л яг ингээд системчлээд зохион байгуулсан байдаг гэсэн үг. Тэгээд одоо жишээлбэл даваа гарагт бол миний одоо нөгөө рилний бичлэг хийдэг өдөр байгаа. За 2 өдөр бол миний YouTube бичлэг хийдэг өдөр байгаа. За 3 өдөр болохоор би өөрөө бизнес коучинг авдаг. Гадны ментороосаа. За тэгээд 4 өдөр бол миний яг коучингийн өдөр байдаг. Тийм бүтэн өдрийн коучингийн өдөр. 5 дахь өдөр болохоор миний бизнес уулзалтын өдөр байдаг. Ингээд яг ингээд гарагаар нь яг юу хийх үү гэдгээ ингээд системчлээд заочдаг. Тэгээ ерөөхдөө яг л тэр цагийн хуваараар явдаг гэсэн. Хамт энэ хуваараа юм хийдэг юм чи харин илүү нөө сахилга баттай байж иж илүү нөө цагууд чөлөө цагийг гаргаж өөртөө амьдрах боломж олгож чадаад байгаа байхгүй ингэж яг харангуй шууд. Тэгэхгүй одоо чи бид нар чинь баг нөө нэг амьдрч амжихгүй нөө зам дээр амьдралмаар өнгөрчөөд байгаа амар харамсалтай. Харин тийм ээ. Харин тийм. Тэгээд миний хувьд болохоор нөгөө нэг цаг хугацаа гэдэг ямар үн цэнтэй зүйл вэ гэдгийг би ингээд яагаад ч ингээд бүр ясмахнаасаа ингээд ойлгоцсон. Тэгээ тийм болохоор одоо юу гэдгийг хүний цагийг үрэх үе ингээд нэг одоо тий хүнийг хүлээлгэх юмаа ингээд бүрэн бүтэн бэлдээгүй байх. За тэгээ уулзалтанд орохороо уулзалтаар яг юу ярихаа бүрэн тодорхойлоогүй. Эсвэл ингээд нэг юм дутуу хагас байдалтайгаар уулзалтанд орох ийм юмыг би ерөөсөө ойлгодоггүй. Яагаад вэ гэхээр одоо ингээд уулзалтаар юу ярихаа тодорхойлоогүй байна гэдэг чинь өөрөө тэр хүний асар үнэтэй цаг хугацааг ингээд хий дэмий үрж байгаа хгүй. Тэгээд хүмүүстэй уулзалт хийхээс өмнө яг ямар зорилгоор ямар асуудлыг шийдвэрлэх гээд уулзж байгаа юм бэ? Тэгээ ерөн заавал тэр уулзалтыг хийх шаардлага байгаа мó? Шаардлагагүй бол мэйлээр нөгөө мэдээллүүдээ солилцоод тэрэн дээр ингээд саналаа өгчих болцоотой шүү дээ, тий. Тэгэхгүй ингээд заавал ингээд 4-5 хүн ингээд уулзалтанд оролцоол тэгэл яг үндэ тэр 4-5 хүнд яг шийдвэр гаргах одоо оролцох шаардлагагүй хүмүүс жишээлбэл байх юм бол тэр хүмүүсийн хувьд цаг хугацаа амар юу хайран баггүй да. Тэгэнгүүт надаа юу санагдав гэхээр одоо ингээд нөгөө
компаниудын хувьд одоо ингээд тийм үр дүнгүй уулзалт хурлыг аюу хийгээд идэг. Тэгээд тиймэрхүү байдлаар хүмүүсийн цагийг аюух үрдэг. За тэгээд дээрэс нь нөгөө хүнтэй ингээд ярихдаа яг ингээд нөгөө гол зорилгоо ингээд мэдгүй ингээд буу халах малах гэдгийг би за найз нөхөд бол өөр шүү. Яг ийм ажил бизнесийн харилцаанд яг яах гээд байгаа нь тодорхойгүй ингээд дэвэн дэлхиймийг хамж ярих те ингэх бол надад ингээд аюу тийм мэрэгжлийн бус санагдаад идэг. Тийм болохоор нөгөө өөрийнхөө цаг хугацаанд хүн ер нь яг яаж хандна, бусдын цаг хугацаанд яг тэгж л ханддаг юм шиг санагдтiin. Тэгээ миний хувьд бол нөгөө цаг хугацаа маань ингээд яг ийм системийн дагуу ингээд зохион байгуулагдсан юм байдаг болохоор хүмүүсийн цаг хугацаанд ч гэсэн би яг тэгж хүндэтгэлтэй ханддаг юм шүү дээ. Харин наа чинь бүр яг одоо нөгөө бид нар чинь нэг юм мөнх амьдрах юм шиг нөгөө мартцсан. Айгуу гой мартцсан юм чинь шүү. Тэгээд төрөөл амьдрал ах юм шиг те. Тэгсэн чинь ингээд нөгөө нэг хэдэн мянган цаг амьдрах гэдэг лээ. Тэрнээс хэдийн амьдрчаад байгаа лээ. Тэгээ яах хэлээ. Энд чинь зүгээр жаргалтай амьдрмаар аахгүй. Тэгсэн чинь бүр ингээд яг ажлын төлөө юм уу, мөнгөний төлөө юм уу, яг яах гээд амьдраад байгаагаа нэг гинт жоохон зогсоод хармаар юм шиг. Тэгэнгүүт яг ингээд жаргалтай би яавал жаргалтай ахыг яг түрүүнээс таны хэлдэг шиг өөрийнхөө цагийг хөндлөж гин, хүний цагийг хөндлөж гин гэдэг бол номер 1 аягүй чухал асуудал байгаа юм л да. Баярлалаа, ямар гоё вэ. Тэгээ гоё амьдрцгаая тийм нэг тэгээд ингээд гоё амьдрал гэхээр ингээд амар бас нэг ингээд их хүн хэдэн төрхтэй олцохоор ингээд нэг дахиад цаашаа мөнгө олъё гэдгүү гэлээ нэг байсаа сонсч ирсэн юм аа. Сонслоо. Тэгэхээр нэг тэгж ингээд заавал ингээд эцсийн хүргээл ингээд янз бүрийн дуушаад тийш ингээд хит ингээд хоёр тийш нь болохгүйгээр байгаа амьдралаасаа ингээд жижиг юмнаас нөө таашаал авдаг юмнуудаа их болгоё, анзаарял гэдэг надад бол миний хувьд бол тэр айгүй гоё сонирхолтой байдаг гэх үү дээ. Одоо би жишээл ингээд цэцгийг харахад өмнөөсөө баярлдаг байхгүй мөнгөрөө юу яаж дэлбэн юм гоё тий хүүх ямар зөөл хийчи гэдэг юм нэг өөрийнхөө мэдрэмжийг анзаарах ажиглах нэг тийм нэг завыг өөртөө гаргамаар юм уу? Гэж боддөө шүү дээ. Харин тий миний гэхдээ яг нөгөө гол одоо нөгөө баяр таашаалыг авдаг зүйл чинь би яг энэ хүмүүсийн нөгөө оюун санаанаас гарч байгаа тэр бүтээлүүдэд би аюух дурладаг байхгүй юу. Тэгээд яг нэг юм бодож боловсруулсан ийм гүнзгий санаанууд, ойлголтууд иймэрхүү юмд би амар их баяс тийм аа. Чиний үгнээс чинь бас яг тийм гардаг байхгүй юу. Одоо ингэ нэг яг нэг хүмүүстэй ийм гоё яг сая юм өгье гэсэн сэтгэлтэй заяа. Тэгэхээр ингээд ойлгуулчихсаа гэд. Тэгээд тэр сонгож байгаа үг тэнгуүч ингээд хүн өөр хүнээс өөр хүлээж авдаг. Гэтэл яг дан гэж орж иртэн гоё өгнүүдийг сонгож ингэж хэлж өгж ухааруулж чаддаг. Тэр хүнийг нөгөө нэг ингээд босгож ирнэ гэдэг. Одоо чиний үг талаар юу авах гэдэг. Тэр бизнес одоо хүнд туслах хүний олон арга хэлбэрээ штэ. Тэндээс миний найз захлахаар чи ингээд гоё тэр хүн бизнесээ босгоод авчвал амжилттай амьдрчвал одоо энийг санхүүгийн асуудлаа ч юм уу нэг шийдчихвэл эсвэл шийдмээр байгаа асуудал ажил дээр тулгараад байгаа юм а шийдэх аргаа олчвал ингээд айгуугаа хаппи болоод байгаа. Тэрэн шиг хүн болгонд бас нэг юм гоё өөр нэг гэсэн юм байгаа. Тэрийг хараад тэрийг хийгээл ээжэл ингээд гоё жаргалтай амьдрчмаар жаргалыг бид нар янз бүрээр мэдэрч болоод л юм л та. Зарим нь магадгүй нөгөө нэг мөнгө олохаараа жаргадаг байл давай тэрийг олоод байж болж л байна. Гэтэ бид нар хүн гэдэг өөрөө нэг бүтээлч арших юм а гэж миний өнцгөөс харах тийм хүн болгон бүтээлч. Ингээ заавал юм лаг зурдаг та ч юм уу, дуулдаг та ч юм уу. Бүтээлч гэхээр хүмүүс нэг юм урлагийн нэг тим юм руу ингээ наачих гэдэг. Гэтэл тийм биш ингээ салбар дээр бүтээлч ямар гайхамшигуд оршдог үлээ. Бүр тэрийг харахаар бүр хайр өрөөд. Тэрний нэг хайр нэмсэн хасч байна. Баярлалаа. Тийм. Би нэг саяхан нэг юм бодсон юм а. Би асар их өглөгч хүн юм байна гэд. Тэр нь болохоор ингээд нөгөө хүмүүст ингээл мөнгө ч юм уу юм тараагаад гэдэг утгаар биш. Юу вэ гэхээр би хүмүүсийг маш анхааралтай сонсож чаддаг. Би хүмүүсийг анхааралтай сонсоод би тэр хүмүүсээс маш тийм чухал асуултуудыг асууж чаддаг. Тэгээ эн чинь өөрөө нөгөө нэг коуч хүнд одоо зайшгүй байх хэвээр тийм ур чадвар байхгүй юу. Тэгээд гэтэл энэ чадвар маань надад ингээд натуралаараа бүр яг өгөгдсөн айгу тийм гоё чанар. Тэгээд
хүнд анхаарал өгнө гэдэг чинь маш том одоо өглөг. Яг үнэ. Яа тэгэхээр анхаарал гэдэг чинь өөрөө асар их эрчим байхгүй. Тэгэхээр Яг би хүнд ингээд бүрэн анхаарал өгч гинэ гэдэг бол асар их эрчмийг өгж байгаа юм байна гэж боддtiin. Тэгээд яагаад ч ингээд нөгөө одоо ингээд түрүүн ярьсан шүү дээ. Ингээд хүн болгон өөр өөрийн гэсэн өгдөлтөй байдаг гэд. Тэгээд тэрийгэ хамгийн гол нь нөгөө хүмүүс томьёолж тодорхойлохдоо нөгөө саний хэлдгээр ингээд нэг тэ урлагийн бүтээл туйрвдаг бол айгүй өгдөл сайтай ч гэдэг юм ингэж бодоод байдаг. Гэтэл одоо хүнийг анхаарч сонсно гэдэг чинь ч өөрөө бас ингээд айгүй тийм чухал өгдөл байгаа үстэй гэж хэлдэг. Тийм шүү дээ. Яг зөв өглөг гэдэг заавал нэрээ тэр боддог гэхээс үл саяхан бүр хамгийн том өглөгийн дээд юм. Тэгээд тэр сонсох зүгээр бид нар ядчил нэрээ нэм айтайхан хараад өнгөрөх инээмсэглэх эдгэр чи бүр хичнээн жаргалтай гоё болгодог тийм. Энэ бол бүр үнэхээр гайхалтай. Тэгэл одоо нөгөө би ч нөгөө бизнес эрхлэгчтэйгээ ажилдаг, коучлдаг. Тэгэл нөгөө яг ингээл бүрэн анхаарлаа өгөөл тэгэл тэр хүн лөө ингээл шууд ингээл тий ингээ бүрэн анхаарлаараа ингээ ширтгэр чинь ингээ баг миний ингээ нүд ингээ сканерж байгаа юм шиг болж байгаа шүү дээ тий. Тэгэл яг ингээд яангут тэр хүнийг ингээ бүрэн нэгжиж уудалдаг. Одоо бизнест нь, сэтгэл дотор нь, ар гэрт нь, ер нь амьдралд нь яг юу болоод өнөөдрийн нөхцөл байдал бий болоод байгаа юм бэ гэдгийг одоо ингэж яг уудалж гаргаж ирж чаддаг. Тэгээд магадгүй өөрөө ч тэр дотоод ертөнцөөсөө нэгжиж гаргаж ирж чадаагүй зүйлийг нь одоо ингэж ярилцах замаар, асуух замаар ингэж гаргаж ирэхээр хүн алтайгаа хардаг. Би энэ дээр болохгүй байсан юм биш үү? Энэ чинь ингээл болох байсан юм биш үү гэд ингээд ерөөхдөө өөрчлөлтүүд явагддаг гэсэн. Тэгэнгუთ нөгөө мэдээч хэрэг одоо бизнес эрхлэгч нар маань маш тийм мундаг хүмүүс байдаг. Маш тийм дайчин нөгөө би энийг нөгөө дотоод хөдөлгүүр нь ингээ хөгжсөн хүмүүс гэж би нэрлэх аягүй дуртай. Тэгээ манай бизнес эрхлэгч чинь дандаа л юм дотоод хөдөлгүүр сайтай тийм хүмүүс байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ хүмүүс бол ингээд нэг хин нэгнэр одоо заалгаач ч юм уу эсвэл тэр хүн мэдээ сурах гэсэн юм өөрөө л олоод сураад мэдчих тийм хүмүүс ахгүй юу. Гэхдээ яагаад нөгөө коучтай ажиллаад байгаагийн шалтгаан нь яг саний хэлдэг зүйл. Би тэр хүнтэй ярилцах замаар дотоодыг нь бүрэн уудалж чаддаг. Ингээд асуудал яг юу байгааг одоо ингээд хардаг бахна шүү дээ. Тий. Тэгээд энэ дээр нэмэх нь болохоор нөгөө миний өөрийн бизнесийн туршлага. Тэгээд нөгөө яг бизнесийг яг яаж одоо ажилуулбал тэр бизнес амжилттай, ашиг орлоготой одоо дараагийн шатнд гардыг бэ гэдэг ийм нөгөө коучингийн арга зүйг ингээд судалсан учраас ингээд бас үр дүн гардаг. Харин яг нөгөө зөвхөн мэрэгжлийн ур чадвар нөгөө одоо юу юм мэдээлэл бол одоо хангалттай байгаа байхгүй. Тэнгүүд яг энэ дээр нөгөө хүн чанар хүн гэдэг утгаар нь ингэж харж үзэж цогцоор навж үзнэ гэдэг айгуу чухал байгаа. Тийм учраас энэ одоо ингэ татагддаг байх гэж. Ер нь бол яг тэр сая яг миний бүр хэлэх гэсэн юм айгуу гоё гаргаад ирлээ. Баярлаа. Ямар ч гоё юм. Яг сая хэлүүлдэггүй гаргаад ирлээ. Яг саяхгүй нөгөө одоо ингэ нэг юу гэдэг чинь бизнесийн зөвлөх гэхээр таг гэл угаасаа ийм ингэдэг эн чинь ийм ёстой ингэх ёстой ийм тийм мэдлэгийн хувьд бол одоо мэдлэг хүчнөө дээгүүр байж болно. Бүр одоо бид нар юмас хүлээгээд авсан жал нөгөө хүн маань ч тийм байж болно. Гэлээ гэхдээ эний чинь цаана хүн байгаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүн маань өөрөө босч иж, хүн маань өөрөө хүчтэй иж, хүн маань өөрийгөө таньж иж, өөртөө байж иж, оршиж иж гэх юм уу. Тэгжээж нөгөө ажил дээр гарах хүч нөгөө одоо юу юм өөрөө нэг сэнгэлдэг юм баймаар байдаг. Гэтэл яг сая нөгөө өгдөг сонсно, харна, мэдэрнэ, ингээд мэдэрнэ ойлголцсон гэдэг өөрөө асар чухал байгаа даа. Тэ. За хайлаа одоо мөрөн гэдэг хүн нөгөө одоо энэ амьдралдаа баримталдаг зарчим гэж тэндээсээ хуваалцвал юу гэх. Тийм гэнэ хитгэе юу. За би бол өсөлт хөгжлийн зарчмыг дурдмаар санагдаж байна. Яагаад гэхээр одоо бид нар чинь
энэ амьдралд ингээд нэг юм сүнс ухамсараа ингээд нэг дараагийн шатнд гарах хэрэгтэй байдаг шүү дээ. Тэгэхээр бид нар одоо юу гэх юм нэг бага эд хөрөнгө цуглуулад ч гэдэм үү те инкээсээ илүү те яг ингээ өөртөө юм хийж өгмөр байгаа байхгүй юу. Тэгээ би өөрөө яг ямар ихтгэл өнөмшлтэй вэ гэхээр амьдрал ямар ч гэсэн ингээд дуусахгүй энэний дараа ч гэсэн те энэ ертөнцөөс явсан ч гэсэн дараагийн амьдрал үргэлжлэнэ гэдэгт би итгэдэг байхгүй юу. Тэгээ тийм учраас одоо нөгөө өөртөө хийж өгөөд байгаа тэр дотоод өсөлт хөгжлийн тэр ажлууд маань энэ бие орхиод явсан ч надтай хамт үлдэх тэр зүйлс ахгүй. Тэгэхээр надтай хамт үрд байх тэр зүйлсэд би маш их ач холбогдол өгдөг гэсэн үг. Тэгээд тэр нь эргээгээд бас нөгөө энэ одоо амьдрахууд те бусад хүмүүст яаж эерэг сайхнаар нөлөөсөн бэ гэдэг чинь бас надтай хамт буцах зүйл гэж би боддог байхгүй. Тэнгуут би одоо юу гэдгийг зүгээр нэг довоо шарлуулаад те би нэг идэж уугаал өмсөж зүгээл тэгэл одоо энэ чинээс явуул ингээд надад амар харамсалтай санагдтыг. Тийм болохоор би өөрийгөө хөгжүүлэх ёстой. Дээрэс нь маш олон хүнд бас ингээд айгуу гоё юм гэрэл тусгах ёстой гэж би боддог байхгүй. Тэгээд дээрэс нь одоо нөгөө амьдралаас авч болох зөндөө олон баяр таашаал тансаглалууд байгаа шүү дээ. Тэгээд энэ тансаглал дотроос ер нь энэ оюун санааны тансаглал гэдэг чинь өөрөө хамгийн гайхамшигтай зүйл гэдэг нөгөө оюуныг цэнгүүлэх гэл те одоо нөгөө хүн бол ингээд нүдэ баясгаж бол мэддэг чихээ баясгаж бол мэддэг те ходоодоо бас баярлуулж мэдээд байна. Одоо бүгдээрээ ингээд нэг сүнс ухамсараа баярлуулж бас сурмаар санагдаад идэв. Тэгээд энэ одоо нөгөө сүнс ухамсарыг одоо баярлуулдаг тэгээд энэ хэрэгцээг бас ойлгодог, мэдэрдэг, энэ хэрэгцээг хүсэмжилдэг хүмүүс бас айгүй олон болоосаа гэж би хүсдэг байхгүй. Тэгээд би энэ хэрэгцээг хүмүүст хангаж өгч чаддаг хүн гэж би боддгийг. Тэгэхээр нөгөө одоо миний одоо хийсэн 50 гаруй онлайн сургалтууд байна. Тэгээд эднэр бол жинхэнэ оюуныг цэнгүүлдэг гэж боддог. Тэгээ хүн ингээд туртаа дуугаа сонсоод ингээд амар гоё ингээд ирч хүч урам зориг аваад байнга тэр дуугаа сонсоол ингээд айгуу гоё юм баяр таашаал мэдэрч штэ. Яг тэрэн шиг оюунаа цэнгүүлдэг хүмүүс үндсэндээ ингээд миний сургалтыг сонсдог. Тэгээд бүр ямар саяндаа манай нэг менти над руу өчигдөрхөн мессеж хийж байгаа байхгүй. Багшаа би ингээд сургалтаа сонсохгүй л ерөөсө болохгүй те ингээд ерөөсө байнга сургалтаа ингээд сонсч юмар ингээд те ингэдэг. Тэгээд бас айгуу гоё ажил хийдгээрээ би бас ингээд бахархдаг. Тэгээд нөгөө зарчим нь ерөөсөө л өөрийгөө хөгжүүлэх. За тэгээд бусад хүмүүст ийм сайн сайхан гэрлийг түгэх ийм зарчим баримталдаг. Тийм шүү дээ. Нөлөөлөлт ажлууд ч угаасаа асар хүчтэй явдаг шүү. Тэгээд баярлалаа юм гоё ажил дээр. За одоо сүүлийн ганц асуулт чинь ер нь ингээд мөрөн маань одоо бусдад ингээд өгөж ингээд энэ ажил угаасаа дотроос хийгдчихаа. Энэ дээр одоо дандаа юм сайн сайхан гэхээс илүү бас ингээд янз бүрийн бас ирдэг. Бид нар өөртөө ч бас ингээд сэтгэл санаа мань дэшээ доошоо болдог. Энэ үед өөрийнхөө сэтгэл зүйн эрүүл мэндэ яаж дэмждэг вэ? За миний хувьд болохоор нөгөө нэг төрж байгаа ийм нөгөө сөрөг мэдрэмжүүд дээр би маш их анхаарал хандуулдаг. Би яагаад бухимдаад байна? Би яагаад энэ дээр ийм таагүй мэдрэмж авчив гэхэд би тэр мэдрэмжээ ухдаг. Тэгээ ер нь бол ингээд анзаарч харж чаддаг байна тийм шууд би барьж авдаг. Яагаад гэхээр шүү дээ тэр нөгөө таагүй мэдрэмжийн ард миний сурах хэвээр хичээл bijдэг байхгүй юу? Бүр нарийн дэвшин яриад авчихсан. Тэгээд би тэрийгээ ингээд бүр дадлуулгацсан. Тэгээ яадгүй гэхээр надад ингээд нэг юм урам хугаралтай, таагүй, стресстэй ийм юм тохиолдол би шууд өдрийн тэмдэглэлээ нэг судаг. Тэгээд за юу болчихвоо? Яасан бэ? Тэ энэний цаана яг ямар шалтгаан байгаа вэ гэд ингээд ухангууд бүр гайхамшигтай юмнууд гарч ирдэг. Тэр нь одоо миний нөгөө хүүхэд наснаасаа авсан буруу итгэл үнэмшил нөгөө трама гэж яриад байдаг тий тэр мэр ингээ явж идэх байхгүй. Тэг би тэрийгэ барьж авдаг. Ерөөсөө яг тэр нөгөө сөрөг сэтгэл хөдлөл
тэр таагүй мэдрэмжийн ардл ерөөсөө бидний сурах хэрэгтэй хичээл яваад байдаг. Тэгэд тэрийг нөгөө шууд тухайн үед нь ингээл реакцлал те гониглал юм уу эмоцлол одоо ингээд уурлаад эсвэл эмороод ингээд өнгөрүүлчихвэл амар хайран байхгүй. Тэгэхээр энэний ард яг юу байгаад байна гэд. Тэгээд зарим тохиолдлуудад бол зүгээр ингээд амралт авах хэрэгтэй байдаг. Зарим үед бол ингээд ажиллаа хийхээ болоод ажлаас өөр төрлийн зүйл хийх шаардлагатай байдаг. Зарим үед бол ингээд гоё хүмүүстэй уулзаж ярилцах байдаг. Тэгээд одоо бас миний айгуу чухал сүүлийн үед ойлгоод байгаа зүйл бол юу юм бэ гэхээр хүмүүс бид нар чинь ингээд яг юм нөгөө торон сүлжээ шиг ингээд бие биентэйгээ холбогдоод тэгээ бие биендээ одоо ингээд эрчим ийм ухамсарын тэлэлт ийм юмнууд ингээд дамжуулж идэв. Тийм тэр нас биднэрт мэдрэгдчихэд байгаа. Тийм дамжуулж идэв юм байна. Тэгээд магадгүй те би номноос ингэх ёстой бай шүү, энэ аюу зөв шүү гэдэг юмыг унших нэгөр уянгаатай уулзаад бит хоёр ярилцах явцад тэр сэдв хөндөгдөл хоёлаа дон гэд гэрэл хасдаг. Нэрээ тийм биш тэгээд тэгэхээр нөгөө нэг энэ амьд оршихуунууд чинь хичнээн те одоо нөгөө маш тийм сүнслэг тэгээд бие биендээ ингээд нөлөөлчдөг маш чухал зүйл байгаа байхгүй. Тэгээд нөгөө нэг маш олон одоо нөгөө хувь хүний хөгжлийн номон дээр ч тэр хүмүүс бас ярьдаг юу вэ гэхээр нөгөө нэг 5 хүний дунд чинь чи шүү те ямар 5 хүнээр хүрээлэгдээд байна тэр 5 хүний дунд чинь чи шүү гэж хэлдэг чинь яг одоо цаа тутгаараа яг энэ байхгүй. Тэгэхээр ямар хүмүүстэй эрчмийн солилцоо хийгээд байгаа. Ямар хүмүүстэй сууг нэгдээд байгаа нь те одоо нөгөө синержи гэж ярьдаг. Нэгдээд байгаа эн чинь үндсэндээ ингээд би ямар цэнгээр цэнэглэгдэх би одоо яг ямар одоо ийм бүтцтэй бөөм болох ч гэдэг юм уу те эн чинь ингээ хамаарат байгаа байхгүй. Тэгэхээр ингээд нөгөө зөв хүмүүстэй зөв эрчмийн солилцоонд зөв одоо ийм ухамсарын те ийм одоо синержи хийж чадах юм бол хүн бол ингээд амар гахалтай цэнэглэх боломжтой байгаад байгаа байхгүй. Тэгээ энийг аяах ойлгож байгаа. Амар гоё цэнэглэх арга зааж өглөө шүү. Nice. Тэнгүүд сая эндээс бас нэг юу харагдаж байна. Нөгөө өөрийгөө маш сайн анзаарч чаддаг. Тэгээ анзаараа зогсохгүй бүр тэрэн дээр шууд ажиллаж чаддаг хүн байна. Тэнгүүдээ тэндээсээ гаргалгаагаа одоо ингээд энэ ингээд бид нар нэг ингээд энэ шиг яг суралцаа явдаг процессууд дээр шууд ингээд энэ дээр ингээд гаргаж ирээд мэ цэнэгээ авдаг арга хүртэл хуваацсанд маш их баярлаа. Тэгээ өнөөдрийн ярилцлаганд маш өргөөжтэй ингээд бэлэн далангуйс нээлттэй орсонд маш их баярлаа. Баярлалаа. Амжилт хүсье. За тэгээд Human Canvas подкастэнд нь бас амжилт хүсье. Тэгээд зөндөө олон гоё зочдыг урьж оролцуулаад маш олон гоё үр өгөөжтэй яриануудыг хийгэрээ. Баярлалаа. За тэгээд удахгүй дараагийн дугаараар уулзцгаая. Баярлалаа.